За тэр ажлын байрны хувьд бол асуудал хүнд байгааг ойлгож байгаа. Тэгэхдээ нэг зүйлэнд одоо та бүхэн маань анхаараарай. Хэрвээ одоо ямар нэгэн асуудал гараад их хурлын гишүүний туслахын ажлын байранд үслэг нэгжлэг хийх болбол их хурлын гишүүний ширээ сандал тэр үед хамрагдах нөхцөл байгаад байгаа. Маш эрсдэлтэй нөхцөл байгаа шүү. Тийм учраас энэ одоо сай талбайгаа ашиглаад туслахууд нь нэг дурч болсон нэг ширээ сандал тавьж өгмөр байгаа юм. Байшин барих асуудал яг уу дараагийн их хурл бариулаад явна гэж бодож байна. Хоёрдугаарт энэ байнгын хорооны үйлдвэржилтийн байнгын хороо байсныг бол би сайн мэдэн байсан. Тэгэхээр энэ дээр үйлдвэржилтийн бодлого бол амин сүнс. Эдийн засагтаар бүгд цуглаж хилцэгдэх ёстой. Тэгэхээр үйлдвэржилтийн байнгын хороо гэж байгуулах хэрэгтэй байгаамаа. За зүгээр хүнс хөдөө аж ахуй хөнгөө үйлдвэр гэдэг нь бол бие даагаад бай. За гүйцэтгэд асуултаа дуусгая. Тэгээд цаана нь энэ хаягдчаад байна гэдэг ажлын хэсэг бол бас сайн ойлгоорой. Одоо жишээлбэл сая би хэллээ шүү дээ. Одоо соёлын бүтээж үйлдвэрлэлийн асуудал ерөөсөө байхгүй. Өндөр технологийн үйлдвэрлэлийн асуудал байхгүй. Энэ бол одоо Монгол улсын хөгжилд бас л их чухал салбарууд байгаа. Тийм учраас ажлын хэсэг одоо энэ үйлдвэрчлэлийн байнгын хороо гэдэг бас нэг иргэд сайн хараарай. За баярлалаа.